Магтаалч Баатар. Та алдар нар бодол судлан айлдан уу. Тэнгэрийн ихэд соло тэрлэх хэрэг мэн болоо. Тэнэн утам орчлонд даян чин үлийг дүүргэж. Ёрол Магтаалын үлсийг ёр босаар нь оршоож. Хорвоо дэлхийд хөг аялгууг нэмээд. Хөхөмөх тэнгэрээс хөрст алтан дэлхийгээс. Хоёр их амийг нь холбон хослон байж. Хүн их сувгийг нэгтгэн байж. Хорвоо дэлхийд үлийг дүүргэж эхэлсэн түүхтэй юм. Хөхөмөх тэнгэрийн хөлгөн их сургаалыг хөрст алтан дэлхийн хөг аялгуутай хослуулж. Бомон бэрийн цаадах буданд уулсаар дамнан явж. Бойд зэлүүд хэрээр өргөө гэрэн хийж. Айл сахалд болуудэр амарч хоноглож өдлээд. Аялгууд Магтаал ерөөлийг айлдж нэгэн явлаа. Мөн хөх тэнгэрийн их алдар цолыг мэн. Мартин ардын түүх домогт хайлан өгүүлэн бойзаа. Галагийнхэн хорвоогийн үрс та бүхэн. Аялгууд ерөөл Магтаалын түүхийг зөвхөн харваас. Өвгөн миний эрхэм алдар тодорч. Өвт өлгөр туйлс экшиглэн хайлагдан бойзаа. Мөргөө цагаан гэрийнхэн үйл бүхнэн дэлгэрүүлж. Нохторгүй хөх тэнгэртэн оршиж нэгэнтэн гарсан бэ. Мөрийн их тэнгэрийн голомт юуган залгуулж. Мөрийн их тэнгэрийн таван балчрыг сургасан бэ. Соомэргэн ухааныг сэлж өвлүүлж явлаа. Содрын яруу үгсээр сургаж нэгэн явлаа. Хөг аялгуу бүхнийг гаргаж нэгэн явлаа. Хөрст алтан дэлхийд хүмүүн болж үлдээлээ. Амин нэгэн эрдэн ачлал тогс ижи. Авэла болсон хатан амарга сайхан гэргийгэн. Наглаг хөнди талд дүүлэн явхадан. Аялгуу хөг дуурсан дураар жиргэн явахтан. Хормост тэнгэрээс гуйм байж. Халуун сэтгэлээ өчм байж. Хөрстийн тоонот голомт бадрааж. Хүмүүн заяага холбосон түүхтэй. Сургаал арвин үгсийг сонирдож. Соомэргэн бэлгэн хурцалж. Төгөлдөр олон үнэнийг таньж. Довшин амгаланг зогцлоож явсан. Чадал төгс нэгэн хатны ноён болсон суусан түүхтэй. Дээрэн тавих тэргүүн дээдлэх дуулга гоёлоо. Далайх тэнгэрийн үүлэн өнгөөр чимж. Хөхөмөх тэнгэрийн бэлэгдэл нэгэн болгож. Хөх өнгөд тэргүүнийг эдэлж нэгэн явлаа. Намын ногоон өнгийн хөө хуйгатай бэлээ. Ноорхой цоорхой симэрсэн хөө хуйгатай бэлээ. Наглаг тал хөндийн налаг цэцэсэн мэт. Арван олон дүрийг амилуулж өөртөө шингээсэн. Арван луугийн эрчилээстэй налаг хээтэй бэлээ. Ингүй олон амтны эрдэм чадлыг нь оршоосон. Эрдэнийн үгсээр эмжилсэн элбэг арсан номертэй бэлээ. Таван их алда тансгийн номерыг нь тал дундуур гүйхэд сэвэлзэн хэм байдаг бэлээ. Таван алдын урт 50 арсан номерыг нь талд дүүлэн явхад минь нуудаг чадалтай бэлээ. Мэлимэтэн сонортон мехтэн шэдэдэм бүхнийг
мэхэлж хуурж явсан эрдэмт нөмрөгтэй билээ. Мөн хөхө тэнгэрийн сургаал үгсийг хайрлахад мунч олон дурд мадаггүй хөвлж өгдөг. Хөвлгааны ухааныг хурцлж өөртөө шингээсэн хувирч нэгэн үзэгддэг шидэт нөмрөг минь байлаа. Элдв олон янзын эд хэрэглэл үгүй билээ. Элдв олон төрлийн зэр зэвсэггүй билээ. Эрэмгийн шандаст хүлгийн хэн дэлэн дунд нь нуудаг. Эгэл бус эдтэй эрдэмт нэгэн сэлэмтэй билээ. Дэлэх хөл сүүлэн дэлгэрэх наранд гялалдсан. Дэндүү омголон хул шаргал эмнэг азрахтай. Дэрэл хүчит хүлгийн хэн дэл юун дундаасан. Тэнхэ чадал төгс элд сэлмэн гаргаж. Далан иржилэм байж дан тулан дорж. Дайсан устум бохнэн дарж явсан түүхтэй билээ. Сэлхэм ерөөл махталыг зэнгүүлэн хайж. Цэцэн үлгэр туйсыг цуурдан хөглөж. Дайны ухааныг ерөөл махталаар дамнуулж. Дайчим баатар эрсэд өвлүүлж явсан чадалтан. Хөхөмдөг улсын хан оройд залран суугаад. Хармуутай дайтах баатруудыг хожжуулж явлаа. Хүчирхэг дайчим баатар олон нэрсэн. Хөг аялгүй ерөөлөөр магтаж дэмнэж явлаа. Дайны ухааныг аялгуулж нэг явлаа. Дайтах үйл бүхнийг хөглөж нэг явлаа. Магтаал аялгүй ерөөлөөр ербусыг бүтээж машид арвин эдийг бүтээж зогцлож явсан бэлээ. Алдын лебиерэн асалтан тулалтгаас гадна аялгүй ихшигт хөг тэнгэрийн айлдвар айлтгалаар дайтаж тулалдаж явсан дайны шидэтэн бэлээ. Даяар төмөнэн хамгаалж гэгэрүүлж явсан бэлээ. Халдан довтлон хар дайсныг таньж хөхөмөнх тэнгэрийн айлдвартай буулгаад нард төмөндөө дайсан давшин ирж буйг аялгун сонордуулж ажуулан сануулан байж магтаал ерөөл туйсын үгсээр орлуулад мэдүүлэн сонордуулан явдаг чадалтай билээ. Гурван төмөн бээрийн цаадах алив харамууг гарцаагүй таньж ерөөл магтаалаар айлдаж тэнгэрийн их ухааныг тэнхэд арвин шидийг танхил олон өрсөд айлдаж сонсгож явлаа. Харамуугийн хор хөнөөл аюулыг таниулж хатуу ширэн үгсийг айлдаж нэгэн явлаа. Аюулт хар дайны алив шарах бэртэлийг аялгүй хөг гişгээр ангааж засаж явлаа. Үгийн амьд ухаанаар үгийн өвдөс шидээр өгдөрсөн шарах бэртэлийг эдгэж тэнхрүүлж явлаа. Домын их ухааныг үгийн шидээр таньж магтаал ерөөлийн чадлыг ард олон үзүүлж магтаж ерөөхийн өчхийг машид агуу ухааныг мэдрүүлж энэ биеэрэн таниулж явсан түүхтэй. Аюул тэхэд дайны 1832 сарвыг алдамахан бийдэн амсаж үзсэн бэлээ. Галалдах хөнөөлт дайны алив шарах бүхнийг аялгууд ерөөл магтаалаар ангааж явсан түүхтэй. Атаатан дайсныг ерөөж магтаж уйраагаад натгаг санаатныг ерөөж үлсийг нь цайруулаад дан тулан өдөөсөн харамуг ерөөж зөөллөөд
Дайсан бүхнийг ухааруулж, давхар бас гэгэрүүлж, дээд хөх тэнгэрт дэвшүүлж гаргасан түүхтэй. Ёроолын 9 өчхийг ард олондон дуулгаж, ёроолын 9 амийг ард олондон мэдрүүлж, зүйтэй шидэт үгсийг зөөрлөн айлдан байж, зөгийн харамуг зөглүүлж, чеглүүлж, ухааруулж, хөгийг шиг аялгууны хүч чадлыг ашиглаж, хөрст алтан дэлхийд дайдж явсан түүхтэй. Найны бэрх цагт хүч чадал минь барагдаваас, дайчин баатруудын тэнхээ тамир сулраваас, хөхөөсийн хан орог эзэгнэн сууж, хөхөмөх тэнгэрийн айл дүүрийг дамнуулж, дууны хүч, ёроол магтаалын чадлаар дуурсаг тэнхээгийн хурааж явсан түүхтэй. Хөхөмөх тэнгэрийн айл дүүр дунд хоорын хөг аялгууг хослуулан эгшгэлүүлж, арга бэлгийн агуу ухааныг тэнцүүлэн байж, насралт тэнгэр газрын холбоосыг нийлүүлэн байж, тэнхээ тний биеийн амин хурдуудыг эрчилж, дэрслүүд дайны үед эрчим чадлан хурааж явлаа. Хөрст алтан дэлхийд нарангийн цагт, хүмүүн зан олон тэнгэртэй холбогдохын цагт, хүжидэлхийн хэл оюунд хүрэхин цагт, хөрст алтан дэлхийд хуур хөгжмийг барьж, хөгөдөнгөрийн сургаал хозгүй эрдэмийг хөглөн аялгуулж хөрсtöд буулгасан түүхтэй юм. Нард хорвоо хөрст алтан дэлхийд ни ардын ухаан бодол тарих зүн сэрж, сэрхүй мэдрэхүй хөглөгдөж сэргэх үед, сэдэхгүй эдэхгүй саруулсаж бэхчих үед, ёроол магтаал туйсын эрхэм эл ухаан ертөнц дэлхийд анх заларч буусан түүхтэй. Энэ л ухаанаас үлгэр түүлс халин дэлгэрч, эрхэмсэг ялдам хөг аялгуу дуу хуур, эгшиглэн дэлгэрч үүссэн ариун түүхтэй бэлээ. Инхчин мандсан ариун замналтай бэлээ. Энэ бүхнээс улбаалаад буурал өвгөн бивэр, эрхэ биш хэдий доршсон тодорхой болох буйза. Алуу магтаал ёроолоор амилуулж үүсгэж болохгүй, арвжуулан дэлгэрүүлж болохгүй үйл гэж үгүй. Магтаж ёроож аялгуулахын их учиг болоо, мохордсон боломгүй үүлийн харамуг гитэлгэж, орших орон зайг үгийн хүчээр ариусгаж, омоглон хөгийн шидээр эрчмэм буулгаж, тэнхээ хүч эрдэм чадал ам бүхнийг тэтгэж тэнхрүүлж, сэрэж сэргэж болдог бэлээ. Өөрөстөө бүхний амнаас гарч буй уг бүхэн үнтэй байдгийн учир болоо, хэлсэн уг бүр амьтай холбогддог учигаар хийж болохгүй үйл гэж үгэнд үгүй билээ. Дуунтай удаг нэгэн тэнхээт ёроол магтаалаар тэмүүлэн хийж болохгүй үйл гэж үгүй юм. Мохон гутаж дорой туулга хармуу үйлийг л магтаал ёроолын үйлээр дүүргэж болдоггүй. Хэдий хармуу зүйл оршин байлаа гэхэд, хувиргаж түүнийг өөрчилж сайн зүйл болгох гэж Ёробосын шидэд магтаалын сайхан үгсээр ёроож магтаж ховсгож хувиргадаг бэлээ. Өнөө энэ цагт урс балчрууд та нар
Өргөө цагаан гэртэн гал голом том бадрааж магтаж юрууж би тэрл үйл бүхэн чинь монхог хармог үргэж одуулдаг жаягтай юм. Амгүй эдэ бүхэн чинь аниртай бас сонортой. Айлв эдлэл хэрэглэл чинь сонордог чадалтай. Энэ бүх зүйлийн сайн хүчийг дэтгэж элдв гайчтай сар хүчийг гитэлгэж хараму бүхнийг хувирган цагаан болгох хувилгаан үлийг өрнөн дүүргэх жаягтай юм. Юрууж магтаж аялгуулахын их ухаан бол юрус ийм л агуу гайхамшигтай билээ урс минь. Тийм л нэгэн очгаар урс та нар минь тэрл амтай амгүй бүхнийг юруугод нэг үз. Хэрхэн хувирч хэрхэн өөрчлөгдөж дэвжхийг хичээж байж ажиж харж тунгааж үзээрэй. Айлв амгүй зүйлсийн хармуу хатуу хөтөөг айлдах юрул магтаалын цагаан үгсээр устгадаг юм. Хонгор балчир үрсийн энэ махан биен хоромоо санаагаар сэвтэж гунтсан бол зовж шаналж буй махан биен юруугод нэг үз. Зүдэрсэн биехэн эдисийг юруугод нэг үз. Юролын хүчээр энэ бид юу өөрчлөгдөхийг ярин өвчин илар шихнүү өөрсдөө нэг хар. Балчир урз танар зөвгөр юроо хэрэгтэй. Бэлэгт орон яруу тансаг үгсээр юроо. Балчир урсын амгүй гэх бүхэн амтай тула бяцхан тэр ламиг баясгаж юроо хэрэгтэй. Нүүдэн дул үзэгдэх энэ агаар хүртэл нэг ширхэг амийг өөртөө агуулад явж буй. Уул үзэгдэг тэр бяцхан амийг юрууж магт. Үүний дараа чадал тэнхийг нь юроо. Амьтаа эд бүхэн хүч чадалтай байдаг тул ашид орших сүр хүчийг нь тэдгэн юроо. Бярх хүч чадлыг нь юроосныхын дараа багтам мэр зэргийг нь хурцлж ихээр юроо. Оршин байх энэ л цэвэр тунгалаг агарын онцгой тэр үлийг нь дүүргэж баясгаад энэ бүхний дараа алдар нэрийг нь юроо. Эрхэмлэж агаар химээснийг эргцүүлэн тунгаа. Эхэлж юунаас үстэг эцэст нь хаан очодгийг эрэмбэ дараагаар нь тодруулан магтаж юроо. Тамаагүй балчир үрсийн уушиг хөндөй цээжинд догтож орох агаарыг тэтгэж юрууж магта. Магтаж ихээр юроохийн эцэс сүлд маш ихээр талархаж буугаан хэлж баясга. Тунгалаг ариун тунмал сайхан агаартай тунч ихээр тоглон наадаж хөгжөөгөө өг. Гондол гонгийг нь тайлж сэргээгээд өг. Гондсон сэтгэлийг нь өргөж эрчилээд өг. Ната горцол өврөлсөн бол арилгаж магт. Агуу магтаалын 9 их хүч нь энэ бүлгөө урсмэн. Инхри олон урс энэ л 9 зүйлийг эрэмбэж бүгдийг багтааж эрчилж дүүргэвэс. Энэхэн нэгэн эдийн хариуцах нэгэн зүйлийг ингүй ихээр дэмнэж дүүрэн ерөөлөө гэж ухаарай. Энэ 9 зүйлээс нэг хоёрыг нь дутаавал ихшгэлэн дөрөөл болдоггүй дотроо нэг ухаарай. Урысталтан дэлхий дорших аливаа зүйлийг хүний алд бий амьт амьгүй бүхнийг ерөөлийн учигт юр бусын үгсээр ерөө. Алтан нарыг мандтал мөнгөн сарыг гийтл
амьгүй болж тасарсан аливаа амьтан ургамлыг амилж ахин урагтал нь магтаж та нарын минь ёроо тэгэж чадсны дараа ёроол магтаарын үсээр тэнхрүүлж ямар зүйлийг тэнцүүлж засаж болох тэтгэж ямар зүйлийг хийж дүүргэж болохыг тогтож нэгэнтэн ажиж тунгааж хараарай миний урс магтаж дэмнэж ерөөхийн их учгаар бол мадаггүй эдгээр хувь тохиолын тухайд овгон буурал миний өмнө нэгэнтэн айлдсан өглөг өргөл ерөөлийн 9 өчгийн дагуу амьгүй болж гундсан эдис бүхнийг амилуулж дэлгэрүүлж хайрлаж ерөөж магта энэ цагийн урс аливааг ивэлж ерөөхдөө нэрчилж багада 10 та энерч ерөөж магта 10 удаа түүнээс арвин магтаж ерөөвөөс галд махан бэйчин байсан эларшиж эдэгэн инхэмэн дөрших өвдөж зовхын алиндч урс танрыг урмын үгээр шагна давай бадрангуй хүслийг нь бадрааж тэдэгэ дүги баттай сур хүчийг дэмнэж магта өгье сон соён бэлгийг нь сайтар ерөөгөө дүги саад дотгорыг нь арилгаж замыг нь гээгүүлээ дүги мөргөшлөх үсийг нь дүүргэж ерөөгөө дүги ухаан толон урс танар тэгвэл яах вэ үгийн чадал давтаж өвчнөн умартаж өвдөж байсан байн өтөр тэнхрэх буйза өвчин зовлон үүдгэгч хар муу эрчмүүдийг үгийн чадлыг аялгуутай хослуулан үргэх буйза энэсний улмаас гадсан эдэсүүдийн хурдыг эргүүлэн байж эрчилж өг үгийн их чадлаараа амьгүй болсон зүйлийн амийг нь сэргийгээд өг амин их хүчит эрчмүүдийг буулгаад өг харамууг дарж хайрлан магтан ерөөж байж хамаг ариун үгсээр дэмэнэн амилуулж байж үгийн чадалт унт сургаалыг айлдж байж үйлдэж тэтгэж бас ангааж эдгээд юм үгийн их чадлаар хөг аялгуу нэмж үлэмж хүчит арга болоод бэлгийн хүчээр зовж шаналж өвдөсөн эдэс бүхнийг зөрүүгүү тэтгэж ангааж эдгэж болдог юм Морал өвгөн би үрээсэн нэг зүйл асууя. Балчир өрмөн чи хоёр сонром бөгөл. Өвгөн миний бие хэцүүган дэлтгэд. Мөр чиний махан бие эд эсүүд доолов. Балчирууд танар зөвхөн энэ л хоёр сонроорон бүхэл зүйлийг сонирддог гэж энду анду ухдаг. Мөн чанартан урсын энэ махан биеийн мянга таман эдэс бүгд сонирдох чадaltaй байдаг. Магтаал ерөөлийн хүч эмийн нэгэн учгаар мөнх амтайгаас амьгийг хүртэл ерөөж болно. Хэдий урс танар биеийн сонрыг хаалаач. Хүмүүн энэ биеийн эдэв ис бүхэн сонирдож л буй. Магтаал ерөөлийн үгийн цалгим их эрчмийг магад тэд сонирдож буй тэрл эд эсүүдийг сонрын их чадлаар хурд бүрийг дэмнэж саадгүй зөв эргүүлж эрчилж байдаг бэлээ. Хэрвээ балчууд та нарыг харамуугаар зөвхөвөл хүмүүн балчууд та нар хатаж гундаад ирнэ.
Ерөөл дүрс та нарын энэ махан бие чинь ерөөж магтаад байвал өтөр сэргээд ирдэг юм. Сэтгэж зорж зүтгэж ямар ч үйлийг хийхдээ сэтгэл оюун бие энэ гурван эзэмдэж ашид ямагт зөвхөн ариуныг бодон тэмүүлж ариун ихээр магтаж ерөөж үйлдвэл зохилтой. Оюун сэтгэл бие гурав төлөв төвшин аваас онцолж үйлийг дүүргэхэд алив саад үгүй билээ. Тэмийн их уучгаар урс балчууд та нарын тэгэж ерөөж магтах их үйл нь бол махан энэ биеийг сүнсэн биеийн хамт машид эрчимд чадлаар дүүргэж үйлддэг билээ. Хүмүүн биеийн сонор ямар сүл хамаарч хөг аялгауны чадал үгийн чадал хослон хүчэд эрчмээ дуудан чадал хүчээ хураан хөхө тэнгэрт хурж магтагдад ерөөгдөж байдаг юм. Тиймээс балчууд та нарын эдэс хүртэл дэтгэгдэж ихээр сэргэж гацсан хурд эргэн хамгийн гол нь үрсэн бие сэтгэл оюун хамгаас ариун байж ерөөлийн ухаанд суралцаж алдамахан биеийг амин сүнсэн биеийг ангаж эдгэж болдгийг алдрэ урс ухаар онцолж ёг урс ерөөх гэж байгаагаас онсон үгсээр хэрхэн магтах гэж буюугаас хамаг хүчин хамаарч хүрх дүн тодорн хараму сүнсийг ховиргаж сайнаар ерөөвөөс хараму хидиж сонор байх тул сонсон хэрв соноргүй байсан ч эдэст нь гарцаагүй хурж сонордогжл харан балчир урсан минь дэрэл хараму бүхэн гэгэрч гийж болно тэнсэж эрлэг тамийн дэнсэнд явж болно эрлэгийн их шүүлт тамийн их дэнсэн эсвэл түүнийг үрд устгаж дарж болно хараму сүнсэн ямар хэмжээнд буй эсэх хаацалж ямар мог хамжиж дүүргсэн эсэх хаанаас үүсч оршсон хар сүс байхаас хамаарч хамхиж үрд устгагдах эрлэг тамд дэнслэгдэх эсвэл гэгэрч дэвшиж хүмүүн төрөлдөж энэ хөрсtöд үлдэж сайн үйлэнд дэмнэх хөхө тэнгэрт гарахын аль нэг нь тодорно хараму зүйл нь хаанаас үүсэлтэйгээс хүний махан бид хэр удаан оршсноос ямар шид чадал агуулж буйгаас ямар хор хөнөөл хүмүүнд очруулдагаас ямар муу үсийг аривдуулж дүүргснээс яаж хүний биеийг хорлож гимтээснээс уржиж ихээр олширч өсөж аривдаснаас өхлийн хөнөөл урхагт ямар зэвсэгтэйгээс уршигт ямар бодол натхаг санаа өвөрлөснөөс улмаар ховирч ховлох ямар шидтэй эсхийг ухаж мэдж анзаарч таних хэрэгтэй юм. Ухаарч ойлгож таньж мэдснийхэн дараа урхагд хар муугийн сул талуудыг мэдж урагшлан давшиж сайн сайхан болог хэмээж хүний махан биес хар мууг зайлуулж хүчит ерөөл магтаалаар ховсгож ерөөж болно. Эсвэл нэрлэг тамийн хөвгдийг дуудаад энэ л хар муу зүйлийн нийтгээд хар сүнсний
Элдв уршиг хөнөөлт хүд чадлуудыг тоочж эрлэг тамийн дэнсэнд явуулж бас болно. Эсэбөгөөс ухаан санаа оюун бодолдоо элдв муу ямар зүйл үйлдэснээ тунгатлан эрэм бараан зүйл хийсэн учрыг өөрөө ухаж эцсийн дунд буруу зөв ялгаж таньтлан харамгүй хэр магтаж дэмнэж сайтар өрөөгöd хөхмөх тэнгэрт дэвшүүлэн гаргаж болно. Амлалт ам өчхийг алдаа мадаггүй ягшлан антха их эздэд амжиж нэгэнтээ авчихдаг юм. Аялгуут магтаал ерөөлийн уучгын эл ертөнцөдөн амьгүй зүйлийг амьлуулах их чадалтай билээ. Онгон алдаад гундаж өгсөн цэцгийг хүртэл онгон сэргэж амьлтал магтаж ерөөж боломжээ. Сэргэж амьлуулсны дараа үйл бүхнэн дүүргэж сур хүч цог золбоотой болгож болдог юм. Эл ба далдын хоёр их ертөнцөдөн ижилхэн мэдрэгдэх нөлөө им байна да урсмэн. Ерөөж магтгын тэнцвэрд хэм гэж байдаг юм. Ерим бус онцгой ерөөж магтахын хэмнэ. Алив зүйлийг амьлуулж дэмнэж гэгэрүүлэх. Арн даглаж дарж устгахын аль нь болохоос хамаарч магтаал ерөөлийн эрчим үгийн их айлтгах хурд магад бас үгийн давтамж зэрэг нь өөр байдаг юм. Нээлттэй олон үгийг эвлүүлж ерөөж магтахтан нэгшгүүлэнд хөг аялгуугаар хэмнэж айлддаг билээ. Хоорын аялгууг ерөөл магтаалдан хослуулж хөг аялгуу дундаа хэмнэл айзам нэмж болно. Хөг аялгуу нэмж магтаал үгийг айлтгахтан хизээ хаан яаж ямар хурд давтамж тайгаар уянгат ерөөлөн өндруулж хэрхэн айлтхыг урс таанар ихэд хичээн тунгаах хэрэгтэй. Өнөө энэ цагийн шүлгэжийг айлдахтай адил өнгө хэмнэл хэм айзам жигд айлдаж боломгүй. Үйл хийж байгаа өтөр сайн ухаарч магтаал ерөөлийн машин яруу хэмээг магад сайнаар тааруулж хэмнэж байх хэрэгтэй. Ариун энэ л галыг бадрааж магтий гэвэл насаж дурлцэх туудаг болтлон ерөөй хэмээвэл уй олон өгсийг араас нь өтөр турган айлдах уу? Аяыг нь олон аргадаж амьлуулж ерөөх үү? Айдоо эвлэг магтаж бадрааж ерөөлөө гэхэд анзарч сонгосон үгийн эрчмийг сайтар тунгаалтай. Амана самэлэн гарч буй альва үгийн эрчим нь аялгуулан долгсуулан байх айзамд хэмнэлийг нь ямар эрчмийг эвлүүлж сүлэн нийлүүлснээр яаж туудаг гал бадамлан асаж болох вэ? Дэмт ямар үгс дутаж өгүүлэгдсэн болоод дэлгэрэх энэ гал багхан буйн учрыг онож энэ бүхнийг онцолж сонирдох хэрэгтэй. Оршоож бүхнийг дэгшилж үйлдэх хэрэгтэй. Тэм нэгэн учгаар дүүрэн хэмт үгсийг сонгох. Тэтгэх үгсээ хэрхэн амьлуулж айлдах зэрэгт хамаг их өчх нь оршиж байдаг билээ. Хавтаа ерөөл магтаал амьлж байдаг билээ. Айдоо эвлэг зөөлнөр арадан ерөөж болно. Айзам намун аялгуугаар сайшааж магтаж болно. Асаж бадамлах энэл галыг хөгжөөснөр
Наривдах хүч чадлыг амжиж ихэд шингээгээд ачаалж ихээр магтан амилуулж өрөөж болно. Эсвэл урс та нар үгийнхэн хурдыг ирчмэнээд энэ л үг бүрийнхэн чадлыг аривдуулж нөөцлөөд магтаж өрөөх гэж буй энэ галын хан ирчмийг магдалж тандж таньж мэдсэний үрээр ямар хэмнэл хурдаар яаж өрөөхөө ямар хөг аялгуу яруусгаж багтааха ямар хэм айзм хэмнэл ялгаж үүсэхээ ямар долгис эрчсийг хурааха сайн тунга тодруулж ин үйлдэхгүйгээр бүх зүйлийг томтой ганцхан хөг нэгхэн хэмээр магтавал энэ бүх үйл дөлмөг бөгөөд готомшигтэй эрчилжич үл дийлэн эмхрүүлчиж үл дуусна хэрвээ урс балчууд үгс хөөрөлдөж байвал хэмнэл хэм эрчим хамгаас жохлыг анхаар их шиг хөг аялгуугаар хэлэлцэж буй аваас эрчим давтамж цар хүрэн хэр алсад хурч эцэж цуцаж зогсхийг эрхэ биш мэдвэл захилтай хогомог тэнгэрийн арвин их үсийг хайлан аялгуулан магтаж өрөөж явахдаа хөрс талтан дэлхийн хүмүүн ард олон дон хар мууг сануулж хамгаалж сэрэж явахдаа хүй зэнгэлээд орчлонгийн арга бэлэг мэд хөгмөх тэнгэр хөрст газрын холбоос мэд хүчит магтаал өрөөлийг айлдж явсны өчигаар тэнгэр эцэг хайра харамгүй хэр хүрдээж тэнхэд хөх тэнгэртэй дэвшүүлэн гаргаж номтын их тэнгэрийн 33 баатрын нэгэн болгон залсан түүхтэй билээ урс минь үгийн их чадлыг урс минь сайн мэдэр үзэж хуй боо үгийг мэгзэм мэт айлдахын оронд хараму сэтгэлднийг өрөвж сэтгэлтэй болтол халуун дулаан үгсийг махан бэйдэн шингэтэл оюун ухаан бодол олонтой хөөрөлдөх үгсийг нь ончирч ихээр цэгцэрлэн онож айлдаад хэл хад чулуу мэт хатуу зүрхтэй хүнийг нэгэн өдөрт хайлган бодлоор магтаж өрөөгөөд хайлган цайлган сэтгэлтэй хүмүүн нэгэн болгож ховирган өөрчилж болдгийг урс минь нэг сан өмнө нь өрнөд буй урд нь өрнөд буй үйл бүхнийг харааж улам дордуулахын оронд хамгаал сайн гисэн үгс бүхнийг айлдж хойштын цагаан замыг нь ерөн байж тэгшил харамуугийг харвсан сум мэт айлдах хатуу энэ цагийн балчир урс таандар анхаарч өөрсдийгөө нэг магтаж өрөөгөөд үз алсад байх ерөөл бусдыг ачиллаж өрөөгөөд үз дээшилж тэр урсан хэрхэн ховирч өөрчлөгдөд дэвжиж юуг өвөртөлж ирэхийг урс минь нэг хар тамтаггүй хатуу хахир хармуу бүхнийг танан цагаан сүн сэтгэлийн ерөөлөөр гээгүүлж гэрэлт цагаанаар өөрчилж эсвэл номогтгон дарж гэгэрүүлж дэмнэж дээшлүүлж бас болдог юм болохгүй бүтэхгүй хэмээн буруутгахын оронд болгож бүтээхийн төлөө магтаж ихээр ерөө
Харамуугийг хамжаалдахын оронд хөрс таалтан дэлхийд хүч чадал нь аривдаж хөх тэнгэрийн ухаанд хүрч нэгэнтэн дэвж гэж суу ухаан нь дэлгэрсэн сууд хүмүүн болоорой гэж сайшааж нэг ерөөж магтаж дэмнээд үз. Харамуугийг үрс та нар айлдлаа гэд хэрүүл тэмцэл дайн тулаан хараал жатхал ирнэ. Сайн эрчим дүгсийг саатан байж айлдлаа гэхэд саарамууг дарах үед хүч чадлал ирнэ. Хайлгаж ихээр цалгих тэнхэ тамир ирнэ. Харамуу зүйлэл харва дэрэхгүй лавтай. Урс та нар үгийн хэн ухааныг аравжуул. Үнэт сайхан үгсийг үлэмжихээр сонорд. Харамуу үгсийг хамж бүгдийг умарт. Хайлгам ихээр ерөөж магтхын чадлыг хураа. Хорвоо ертөнц дэлхийн хамаг бүхнийг ерөө. Хариуд нь хэм болгон юуг дүүргэж чадхан харцгаа үзэцгээ мэдэрцгээ урс. Өвдөж зовлоо гэд ёолон баргэрхийн оронд өвчл шаналсан эдэс махан миний биеийн зүрх сэтгэлийн угаас оюун бодлын гүнээс зөөргүй сайхан үгсээрэн магтаж ерөө урс минь. Харамуу бүхнийг инэли би чин сонорд сор. Хатамжлан дийлж гарах тамир тэнхээгүй боллоо. Харамуу бүхний эрчим донд шуурсаар хайрын энэ биеийн чадал тэнхээ сөхөрлөө. Амилсан ерөөлийн үгсээрэн бүхнийг сайхнаар магтаад ариусгах магтаалын үгсээрэн саруул бүхнийг толдоод гэрэл задарсан бүхнийг тогтож сайтар ажаад гэгэрэлд зорин хүрэхээр гавшхаа ихээр зүтгэдээ. Болохгүй гэгдэг зүйлийг болох талаас нь болго. Бүтэхгүй гэх бүхнийг бүтээх үйлсээр дүүрэг. Оройн үгүй оргилууд матаж буй бус урсмэн. Ёрол үгүй далайд живж байгаа биш та нар минь. Саарыг тунгаахын оронд сайныг айлдж сур урсмэн. Саар бүхнийг гитлээд сайхан цаг удахгүй эрнэ.